Тэрэлж тархинасаа ялцарч байна. Өвлийн аялал жуулчлал хөгжих боломжтой, хөгжүүлэхэд тохиромжтой улс орны нэг бол яах аргагүй Монгол орн. За Монгол улсын хувьд горих тэрэлжийн байгалийн зохицолт газар бол аялал жуулчлалын нэг чухал бүс. За энд өнөөдөр өвлийн аялал жуулчлал хэрхэн хөгжиж байна вэ? Асуудал юунд байна вэ? Бодлогын төвшөнд ямар өөрчлөлт хийх шаардлагатай байна вэ? Ногоон нэвтрүүлгээр хамтдаа харъя. Дэлхийн улс орнууд зарим газраа хэсэгчлэн тастаж хамгаалтад авах зайлшгүй шаардлага нь амьтан ургамлын дангаар нь бус. Харин тэдгээрийг амьдрах таатай орчин байгальтай нь хамт хамгаалж хойч үедээ үлдээх гол зорилго оршиж байдаг юм а. Яг ийм зорилго чин хүслээр Монголын төр тусгай хамгаалтад авсан газрын нэг бол их хоттой хаяа залгаа оршдог горих тэрэлжийн байгалийн зохицолборт газар. Харамсалтай нь зарилгаар дархалж хуулиар хамгаалсан энэ газар нийслэлийн нэгэн гэр хороолол, суурьшлийн бүс, хогийн цэг, бохирын цооног, нүхэн жорлонгоор өргөцсөөр байна. Товчхондоо туулголын гол зутгал тэрэлжийн гол тархинасаа ялзрах нөхцөл хэдийн бүрджээ. Одоо тэгээ энэ тэрэлжийн гол маань яг үндсэндээ өнөөдөр гэхэд Улаанбаатар гэдэг нөгөө бохирын станц шүү дээ. Яг тэр хэмжээнд хүрчээд байна. Тий. Энэ бол одоо дээр нь морины бас, нохооны бас тэгээд одоо энэ айл өрхийн одоо нөхөн жорлонтой айл өрхийн одоо хөрсөөр энэ бодвол эн чинь метр одоо энэ гол дагаад өдөөс одоо жишээ нэг л гол дагаад энэ улсууд бүгд л 0 хуцсан. Одоо мал нохооноос гадна нөгөө аялагчд, зугаалагчдын бас ялгцсан одоо тэгээд энэ одоо та нар энэ морь унуулж байгаа яг энэ хавийн шугуугаар явхад бохирын станцын үнэр ямар байдгүй тийм үнэр одоо халуун бол тийм үнэр үнэрдэх баха. Ийм л хэмжээнд хүрээд байна да. Та бүхэн манаас ингээд ийм нэвтрүүлэг эдгээр хийж байгаад өнөр туул их бас баяртай байна. Бас энэ үзэж байгаа энэ тэрэлжийн арт иргэд нэгийг бодож, нэгийг санаж, нэгийг сэтгэж дуу хоолойгоо нэгдээд хариуцж байгаа байгаль орчныхаа байцаагч нартайгаа хамтарч ажиллах баха гэж цааш одоо хамтарч ажиллах баха л гэж би бодож байна. Хамтарч ажиллая. Та нар очиод гэрээгээ хийчээчээ гэд мөн энэ үйлжингөл гуугаад ийсэнгүү. Горих тэрэлжийг зорин тэмүүлэгчдийн хүрээд хэлхийн хэрээр тусгай амаалтай газрыг дархлан хамгаалах асуудал улам л ярихтай болж байна. Унган төрхийг нь сүйтгэгчд, амар амгалан эвдгэсдийн тоо, аалхагч, аялагч, амрагчдаар бүл нэмэн хүрээгээ тэлсээр байна. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг бол энэ тэрэлжийн голын энэ зүүн тал бол энэ сумын нутагт орж байгаа. Тэгээ бид нар 25 оны 1-р сард тэрэлж голын энэ сав дээр Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын тамгын газар за туул голын сав газрын захиргаа горих тэрэлжийн одоо хамгаалтын захиргаа хамтарч байна. Хяналт шалгалтыг хийсэн байгаа. Тэгээ эдгээр хяналт шалгалт хийгээд одоо энэ мэдэгдэл өгсөн боловч өнөөдөр энэ байдал маань ингээд бахи байдгаараа байж байна. Цаашдаа бол энийг одоо хуулийн хүрээнд нэлээд хатуу шаардлага тавьж ажиллахгүй бол одоо ингээд зуны цаг эхэлж байна тийм ээ аялал жуулчлал. Тэгээ энэ үеэр бол одоо энд бол дахиад л юм замраагүй байдал. За одоо тэр амралт зугаалга нэртэй архиталт. За байгаль орчны сүйтгэл ингээд дахиад одоо эхлэх гэж байна. Тэгэхээр энэ Монгол улсад ер нь хууль тогтоомж мөрдөх юм уу, мөрдөхгүй юм уу гэдэг бол одоо энэ жилхэд энэ цэгээс бас эхлэмээр байгаа. Тэгээд ийм асуудлыг бол би зөвхөн одоо нэг ганц хамгаалтын захиргаад биш. Систем тийм ээ цогц байдлаар бол ер нь цаашдаа шийдвэрлэх хэрэгтэй байна. Монгол улсын хөгжлийн гол тулгуур салбарыг аялал жуулчлал гэж тунхаглан зарласан. Гэвч өнгөрсөн 20 гаруй жил яамны харьяанд хавчуулагдсан гадуурхагдж, бодлого чиглэлж, жилээс жил жижигрэн сулцаар өдийг хүрлээ. Толгойн тодорхойгүй, нүдчих амгүй салбарын их бие гар хөл болсон аялал жуулчлалын тур оператор бааз компаниудыг зангидах нэгдсэн бодлого байхгүйгээс таран бутарсаар байгаа нь гашуун үнэ. Байгаль хамгааллын бодлого чиглэлтэй салшгүй холбоотой аялал жуулчлалын салбарыг байгаль орчны яамнаас нь салгаж соёлын яамтай нэгтгэснээ ч бас утгал учиртай. Горих тэрэлжийн байгалийн зохицолборт газрын одоо Хинтийн ам гэд энэ газар бол туул голын их зутгал. За туул гол руу бараг 50-60% зутгал нь болдог тэрэлжийн гол юм. За тэрэлжийн гол яг энэ хэсэгтэр ямар асуудал үүсээд байна гэхээр нохоо чарга өвлийн турш одоо энэ хэсэгтэр энд үйлчилгээ үзүүлдэг. Эндээс үүдэлтэй ямар асуудлууд гарч байна вэ?
Байгалийн зохицолборт газрын экосистемийг бохирдуулагч нэг том их үсэр нь нохой чарганы аял болоод байна. Тэр тусмаа өвлийн цагт бүрч эрсдэлтэй асуудал энд үүсэж байгаамаа. Нэг талаар нохой чарганы аялал нь өвлийн аялал жуулчлалын нэг шинэ бүтээгдэхүүн мөн үү гэвэл мөн. Гэхдээ бодох учиртай асуудал бий. Учир нь тэрэлж голын их улмаар уулголын мөсөн дээгүүр түүний ойр орчмыг өвлийн уйлралд багадаа 180-аас 200 өдөр хэдэн 10 нохон ялгацсаар бохирдуулж байна. Энэ асуудал яагаад өнөөдрийг хүртэл хариуцсан яамт хамгийн газар нь төр захиргааны байгууллага нь таг дуугүй суусаар байна. Тэрчлэн горих тэрэлжийн хамгаалтын захиргаа уулголын сав газраас өгсөн анхааруулгыг үл тоон өнөөдрийг хүртэл ямар нэгэн гэрээ зөвшөөрлгүйгээр нохой чарганы бизнесийн үйл ажиллагаа явуулсаар байгааг юу гэж ойлгох вэ? Манайх ерөнхийдөө бол яг ингээд үйл ажиллагаагаа явуулахдаа аль болох албан ёсныхоор нь бүх юмыг нь одоо зөв зохистой хууль ёсныхан дагуу явуулахыг аль болох зорддог газар байгаа. За нэгдүгээрт удаа дараалан одоо нөгөө аяллаа маршрут мөсөн аялал мөсөн дээр бол манайх уртаашаа өргөөшөө нэг 2 км-ийн мөсөн замыг ашигладаг. Цас ихтэй үед бол засаараа явчихдаг. Ер нь бол аль болох мөсөөрөө явахыг зорддоггүй. Тухайн одоо маршрутынхаа дагуу өмнөх одоо тухайн одоо өмнөх байгаль орчны 2 сайдыг байхад манайх үйл ажиллагааныхаа одоо тайлбарыг нь явуулаад зөвшөөрлийг нь хүсэж исэн. За тэгээд энэ нь болохоор шатныхаа одоо энэ хаанаасаа хаалгах чинь гэдэг шиг ажилчдын дундаас нь бичиг баримт нь алга болчихдог. Өмнөх одоо Цэранбат илүү тэр сайд хайж хахад гал гэдэг хүн дээрээс манай бичиг баримт алга болж исэн. Архиваар дамжаад орж явахтай. За хоёрдугаарт болохоор Бат Эрдэнэ сайд болохоор за бүр яг өрөөнд нь ингээд бүх юмнуудаа танилцуулаад ингэж яхад за ер нь бол манайх хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг гэж хэлж болно. Сайд хүртэл өөрсдөө ирээд түүнээс гадна манайх их ч ер нь шалгадаг газар зөндөө штеп. Төв аймгийн Эрдэнэ сумаас шалгана, горих тэрэлжийн тусгай хамгаалтаас шалгана. За тэгээд байгаль орчноос шалгана, шалгуулдаг газар зөндөө байгаа. За тэгээд тэр маршрутын бас бичиг баримт нь сайд бүр ингээд за энэ үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс зөвшөөрлийг нь олгоог гарын өсгөө зураад Батмөх гэдэг хүнд гардуулж ингээд хүлээлгэж өгч хахад бас алга болцсон. Ийм сонирн байдаг байхгүй. За ерөнхийдөө бол за хөөцөлдсөн байна те. За туул голын их гол зутгал тэрэлжийн одоо ихтер ингээд сая биднийг очиход л нохон баас те ялгадас одоо гол дээр бол зөндөө харагдаж байна л та. Яг энэ голын ихтер биш те өөр газар өөр ууланд ч юм уу эсвэл өөр газар байршаад ажиллах боломж байдгүй мүү? Энэ талаар ер нь та нар бодож үзээгүй юу? Манайх ер нь бол юм. Одоо жишээ нь хэд ч гадны хөрөнгө оруулалттай тийм үү? Бид хоёр одоо бараг 18 наснаас эхлүүлээд энийг үйл ажиллагааг эхлүүлсэн. Ямар нэгэн байдлаар гадны хятадын Солонгосын хөрөнгө оруулалт бид хоёр татаж авчираад одоо эндээ эзэн суулгаагүй газар дээр эзэн суулгаагүй тийм хүмүүс зөндөө. Жишээ нь гэхэд чи одоо дөрөвдөл бас байгууллагууд байгаа л та. Яг тэгээд ингээд бүр искгээд ресурсыг болгохтол нь одоохондоо хөгжиж чадахгүй. Нохооны өвчний талаар товч мэдээлэл хүргэе. Ноход бол шимэгч хорхой тээгчд. Хамраараа тургих үед нь элдв ням бактери гадна орчинд шууд цацагддаг. Мөн нохойд хамгийн түгээмэл тохиолддог. Бас хамгийн аюултай халдвартай 2 төрлийн өвчин бүртгэгджээ. Эдгээр өвчний үүсгэгчид гадаад орчинд маш тэсвэртэй. Нохооны шээс, ялгадас бас хамрын салстаар нь дамжиж тархдаг. Гэтэл туулгалын айсав тэр дундаа ундрагийнх нь их тархин дээр өгтөөл бидний ундны усны их үүсвэр дээр Монгол нохой чарга клубын болно. Францын иргэний эзэмшлийн ингээд нийт 200-аад ноход 10 гаруй жилийн турш туулгалын гол зутгал тэрэлжийн голын тархин дээр амьдарсаар л байна. За амралтын өдрөөр ялангуяа ойролцоогоор ер нь хэдэн чарга гаргадгийг энд одоо яг чиний хариуцсан хэдэн нохой байдаг? Яг хариуцсан гэж бүгд нь л хариуцсан л да. Тэгээд нэг аялалтаа өдрөө нэг 5-6 чарга л гардаг. Тэгээд бид нэг 2-3 хүнжод яг энэ мөсөв байгаа юмнууд бас өөртөө аваад цэвэрлждэг. Сая бидэд явж харлаа л та энэ яг гол дээгүүр бол зөндөө л баас байна. Тэгэд ер нь бол та энэ нохой чарга чинь ямар ч зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулаад удаж байгаа юм байна штэ.
Тэгээ дээр нь энэ туул гол дээр энэ уснаас чинь энэ нийслэлийн хүмүүс бид нар одоо чи бас бүгдээрээ л ууж байгаа тий. Тэгээ ингээд нохооны баас ингээд байгаад хаа чи яг залуу хүний хувьд өөрийнхөө зүгээс юу юу гэж боддөг вэ? Энэ юу зөв юм уу буруу юм уу? Тэр яаж тэгээ өөр ажиллаж байгаа болохоор та нарийн ширээний зүгээр доор очиж ярихгүй дээ. Яг чи яг өөрийнхөө хувь хүний зүгээс юу юу гэж боддгийг голын ихтер туул гол руу зутгалын одоо гол тэрэлжийн гол маань энд байгаа шүү дээ их маань. Тэгээ энэ чинь одоо ингээд дээр нь баахан нохооны бас шээс болцсон байж идэг чи өөрөө яг өөрийн зүгээс ямар бодолтой байдیں۔ Уцаар. Бана. За манай энэ усны тухай хууль тогтоомжинд бас цаашдаа өөрчлөлт орох. Нэлээд энэ сүүлийн үед энэ бий болсон энэ замбрааг үүдэлтэй тэмцэхийн тулд бусад орны одоо жишээ туршлагыг нэвтрүүлэх. За сүүлийн үеийн энэ ухаалаг системүүд болох одоо хиймэл оюун ухаан тийм ээ. Дроны энэ хяналтын системүүдийг одоо камерын хяналтын системүүдийг бол бий болох зайлшгүй шаардлагатай байгаа маа. Тэгээ туулгалын сав газрын маань бас усны менежментийн шин төлөвлөгөө эх 10 жилд хэрэгжих шин төлөвлөгөө одоо удахгүй батлагдаж гарна. Эрх үгүй байгууллагаар. Тэгээ энэ төлөвлөгөөнд бол одоо энэ ус гол усаа яаж хамгаалах юм бэ? Гол усныхаа ихийг яаж хамгаалах юм бэ гэдэг энэ хууль тогтоомжийн өрөөнд энэ төлөвлөгөөнд бол тусгагдж байгаа. За мөн усны тухай одоо хуулийг шинжилэн найруулах ажлын хэсэг бол 2024 оны сүүлээр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайтын тушаалаар энэ ажлын хэсэг байгуулагдсан. За би бас энэ ажлын хэсэгт сав газраа төлөөлж орсон байгаа. Тэгэхээр энэ усны тухай хууль тогтоомж ирээдүйд энэ хүн төрөлхтний одоо ганц гол асуудал болсон энэ цэвэр усны хомсдлоос яаж сэргийлэх вэ зэргийн асуудлыг бол энэ усны тухай хуулийн шинжилсэн найруулганд тусгаж өгөхгүй бол ерөөсөө энэ аюурлын харант илчээд байгаа байхгүй. Уг нь нэг өдрийн аялал нэг хүнийхээр 145 мянган төгрөгөөр хэмжигдэх болсон нохой чарганы асуудлыг шийдэх гарц гаргалгаа нь тодорхой баймаар. Унтны усны их тэрж голын эргээс нохой чаргыг бүрмөсөн холдуулж нүүлгэх, голын эргийн хамгаалтын бүсээс гаргах гэд хялбар шийдэл байгаа. Үүн дээр хүн амынхаа тал хувинд сууршдаг хотынхоо унтны ихтер хэдэн зуун нохой үүрлүүлдэг бизнесийг гол дээрээ бааж шийхийг зөвшөөрдөг улс орн Монголоос өөр дэлхийн хаанч байхгүй. Ийм байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам нэн даруй шийдэл гаргаж усны ихээ хамгаалах талд анхаарах цаг болжээ. Энэ яг өвлийн нөхцөлд бол энэ нохой чарга яг өвлийн улиралдал явуулж байгаа. Өдөөс нэг 11 сараас 4 сарын хооронд нохой чарга одоо байнга үйл ажиллагаа явуулж үйлчлэгээ үзүүлж байгаа юм. Өнөө энэ хоёр нохой чарга байдیں۔ Нэг нь Мэндап Монгол гэдэг Францтай. Нэг нь бол одоо Монгол нохой чарга гэдэг туулын бол дээр анан тэгээд бас нэг нохой чарга гарсан. Ингээд нийт одоо Монгол орны 3 нохой чарга тусгай амгуултай газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд одоо энэ хамгийн гол асуудал яах вэ гэхээр зөвшөөрөл байхгүй. Бүгд газрын зөвшөөрөл байхгүй. Тэгээд одоо тулгамж байгаас энэ яг тэрэлжийн яг энэ Улаанбаатарын унтны их усрын ийм сав газар дээр одоо тэгээд нохой чаргаар ингэж баалгах шийдгээд явуулах зөвч үү буруу ч үү. Тэгээд одоо энэ ямар ч байсан тэгээд энэ бол одоо өвлийн аялал жуулчлалыг нэг хэлбэрийн бас зохистой ашиглаж чадах юм бол бас нэг хэлбэрийн аялал жуулчлал гаргаж ирж байгаа нь энэ усуудын буруу биш. Зөв. Гэхдээ хамгийн гол нь хамтарч одоо бид энэ гол дээр явуулахгүй өөрөө зам харгуугаа гаргаад байгаль орчноос зөвшөөрлөө аваад ямар ч зөвшөөрөл байхгүй. Тэгээ ирэхээр л одоо өөдөөс янз юм яриад айгу хэцүү шттэ. Цаашид ер нь яа гэж бодож байна? Яалтчгүй одоо энэ голын ихтер энэ үйл ажиллагаа явуулж болохгүй тодорхой байна шүү дээ. Тэгэхээр та нарын зүгээс одоо танай компани зүгээс, клубын зүгээс ямар шийдэл байгаа юу хүсэж байна? Яаж шийдэж өгөөсэй гэж хүсэж байна? За ер нь аль энэ зөвхөн миний асуудал биш л дээ. Монгол орны болон тухайн Монгол улсын аялал жуулчлалын компаниуд ч гэсэндээ манайхтай холбоотой. Үүнийгээ дагаад өвлийн аялал жуулчлал буюу дэлхийн улс орн бүрний одоо жуулчлалт бас манайхтай холбоотой байдаг. Зөвхөн нохой чаргыг үзэх гэж олон бага хоногтой хүмүүс ч гэсэн манай дээр ирдэг. Ямар нэгэн байдлаар дэлхийн одод хүртэл өвлийн цагт авчирхад манай дээр л ирдэг. Үзүүлэх юм.
Тийм учраас энэ одоо төдийгөөс өдөө хүртэл бүх хүчтэй одоо хөлсөө туслуулсан барин байж босгосон энэ зүйлсээ аль болох сайхан болохыг хичээж байна. Тэгээд тэглээгээд бид нар улсаас ямар нэгэн тэтгэмж мөнгө төгрөг гуйгаагүй зүгээр бодлогын хүрээнд нь дэмжиж өгөөч. Бичиг баримтыг маань бас ингээд удаа дараа ингээд яг ингээд ярих юм бол 3 дахь удаа алгуулж байгаа. Тэгээ энийг нь яг одоо сайд нь хараад үздэг болвол нэг шийдэд бодлогын хүрээнд дэмжиж өгсөл гэж хэлмээр. Тэрэлж тархинасаа ялцарч байна. Туулгалын эхийг бохирдуулагч эргийнх нь бургас моддыг өхүүлж байгаа бас нэг аялал жуулчлалын гих үйлчилгээ сүүлийн жилүүдэд горих тэрэлжид дэлгэрээд байна. Энэ бол морин чарга. Мордо голын эрг дагуу уяад орхичих нь мод бургасыг хэмнэлж мэрсээр цаашид амьдрах чадваргүй болгосныг та харж байна. Мордын хомоол шээс гээд эгээл морины жүрчээ мэт болсон байгаа биз. Бас дүрэн дур ганцхан литр шатхуун 1000 тонн цэвэр усыг бохирдуулж экологийн тэнцвэрийг алдагдуулдаг гэж үздэг. Өөрсдийнхөө хэмжээнд яг тодорхой хэмжээнд торгуулийн арга хэмжээ бол авсан. Тэгээ одоо энэ хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Нэг захиргаан махаан дээр ирээчээ гэдэг дуудаад хад өдөөсөө ирдгүү. Айл нь ирэхгүй. Тэгээ одоо нэг тэр Францын нохой чарга нь болохоор хөвсгөл явдаг. Хөвсгөл дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр ч юм болохоор 2 сараас ахуулаад хөвсгөл рүү авчдаг. Бид нэр одоо ингээл нэг явуулахгүйгээр атгаслаад байгаа юм шиг цаанаас нь одоо ингээл ард түмэн чи өөрөөсөө ирж мэдсэн ирнэ л өөрснөө ирж гулсаад байгаа байхгүй юу? Гэхдээ ядаж нэг хүн ч гэсэн туулгалын энэ бидний усны ундрагын их үүсүүдээр энэ нохой чаргаар гулсахгүй ч болно шүү дээ. Тэгэхэд үгүй шүү дээ. Тэгээд одоо цаанаасаа ингээд гулсуулаад одоо нийт энэ чинь 2 нохой чарганы 200 нэгэнд нь 110 нохой, нэгэнд нь 80-аад нохой байгаа. Францынх нь болохоор 80-аар нохойтой. Монгол нохой чарга бол 100-аар нохойтой. Одоо ингээд харагдж байна л да одоо. Ийм навсаас нь юм байна шүү дээ. Тэгээд энийг цаашдаа ямар хэлбэрээр нь оруулж ер нь бол дийлдэхэ байсан. Аялал жуулчлалыг жүлж гин гээд тэгээд хэлэхээр та нар биднээс юм хийх гэж яхад ингээд боолаа хаалаа. Гэтэл одоо бол өдөөсөө хид хид удаа Монгол нохой чарга эзэнтэй муудалцлаа шүү дээ. Миний хувьд бол одоо ах トゥ шиг байсан улсууд айгүй хэцүү. Ганцхан жишээ татна. Байгалаа хамгаалах уламжлалт арга ухаанаар ариун туршлагатай монголчууд эрт дээр үес гол усаа хэрхэн хамгаалдаг байсан бэ? Хөрсгөл нуураар гэхэд өвөл зам товчлохыг хүссэн жинчдэд мал амтны ялгадас хаягдлаа хийх уут зориуд гаргаж өгдөг байжээ. Ингээд бодоход 21-р зууны монголчуудын бидний байгаль хамгаалах арга ухаан хэдийн мартагдаж бүр доройтон устжээ. Горих тэрэлжийн байгалийн зохицуулалт газар маань бол 295 мянган га газрыг хамаардаг. Энэ Налах дүүргийн 6 дугаар хороо буюу хорон дээр 2012 оны улсын их хурлын тогтоолоор 262 га газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргасан байдаг. Үүнээс бол 262 гаагаас үл 40 га талбай дээр бол ой усан сан бүхий газартаа давхцалтай гэдэг тухайн газар дээр бол газар эзэмших ашиглах ямар нэг эрх олох боломжгүй зөрчилтэй байдал ингээ үүссэн. Тухайн 40 га газар маань бол Налах дүүргийн мэдлэлд байдаг. Тусгай хэрэгцээнээс гарсан учраас ямар нэгэн хяналт хэрэгжүүлэх боломжгүй байдаг. 40 га орчим дээр бол одоогийн байдлаар бол нэг 65-аас 70 орчим айл өрхийн зөвшөөрлгүй аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн иргэд байгаа. Тэрэлж дэх UB2 зохицолборын хой талд нэг хотхон бий. Албан ёсныхын нэр нь Налах дүүргийн 6 дугаар хороо. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад Налах дүүргийн 6 дугаар хороо үнэндээ Улаанбаатар хотын томоохон гэр хорооллын дүүрэг болтлоо тэлж байна. Талбай томтой, шинэ хашаач олноор нэмэгдэхийн хэрээр модон жорлон, хогийн цэг гээд тоочвол асуудал. Ганц энэ хорооч биш. Горих тэрэлжийн байгалийн зохицолборт газарт хилийн цэсээ тогтоон тэмдэгжүүлсэн хашаа хаалт өмнөхтэй харьцуулахааргүй орширсан ил. Олон 10 жил дээдл нь 300-аас хитрээгүй айлууд 2012 оноос хойш богино хугацаанд өрсөж үрчсээр одоо 2000 гаруйд хүрчээ. Шижрээд 222 га шугуйд болохоор зэрэг 40 га гэдээ гаргацсан байхгүй юу. Үүнээс болоод
ер нь шууд тэр замбраагүй нөгөө гэр бодол одоо замбраагүй аялал жуулчлал бий болсон. Үндсэндээ энэ одоо гэр хооллын тийм суурьшлын бүс болчиход байгаа. Тусгай бодлого газраас гаргаснаас улбалаад үүнийгээ дагаад одоо нөгөө хөрсний бохирдол, хог хаягдал тэгэл нүхэн жорлон гэл энэ бүгд асуудал маань одоо маш хүнд байдалтай байгаа. Бид нар болохоор тэр нүхэн жорлонгуудыг бол бүгдийг буулгаад ер нь бүгдийг одоо нөгөө сорволдог болгосон. Гэлээч гэсэн л одоо нөгөө тэр 40 га дотор бол ерөөсөө замбраагүй аялж болох би байгаа байхгүй юу. Яг дээр нэмээд нөгөө манай Эрдэнэ сумын нөгөө замбраагүй газар болчихсон машин дийдэг байхгүй юу. Эрдэнэ сум маань болохоор нөгөө иргэдийн хурлаараа тогтоол гаргаад бас замбраагүй нөгөө газар олголт хийсэн. Тэр нь болохоор яг манай одоо гориг зэрлэг тусгай хамгаалалтын газар дээр бас байгаа байхгүй юу. Түүх сөхий 2012 оны 5 дугаар сарын 18 Монгол улсын хурлын 38 тоот тогтоолоор хан хинтийн тусгай хамгаалалтын газрын горих тэрэлжийн байгалийн зохицолборт газар дах наллайх дүүргийн 6 дугаар хорооны болон тэрэлжийн төв суурин байрлах 262.5 га газрыг тусгай хамгаалалтын газар нутгаас чөлөөлжээ. Угтаа бол дархан бүсийн хилийн засыг өөрчлөн улсын хамгаалтаас инхүү гаргасан нь өрөм дотроосоо өтөх суурийг бэлдээд өгсөн гэсэн үг. Улсын хурлаар ийм тогтоол гаргах сургаар налайхын 6 дугаар хороонд хайртай хүмүүсийн тоо гэрлийн хурдаар нэмэгдсэн түүхтэй. Төрийн алдаатай шийдвэрийн уршигын бодит жишээ бол энэ. Цаашлаад энэ замбраагүй байдал бий болгосон буруутны нэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын үе үеийн засаг захиргаа удирдлагууд, налайх дүүргийн удирдлагуудаж бас хамаатай. Одоо дээр нь морин жарга гэдэг нэмэгдэж байна. Тэгээд хамгийн гол нь морин нохоо жаргахын дээр голын мөсөн дээр ердөөсөө хагас өдөр 5 дахаас ахуулаад ердөөсөө хүнд үрчин. Тэгээд одоо энэ 4 дугуйт бас нэг юм гараад ирлээ. Энэ 4 дугуйт бол хаасаагүй юм. Зам харгуу гаргаад ирсэн. Манай энэ зөв зохистой энийг нэг хуульчилж аялал жуулчлалын газар мазартай хамтарч энийг хуульчилж гаргаж ирэхгүй бол одоо зам харга. Одоо ингээд ердөөсөө манай энэ дээр үйл ажиллагаа явуулж байгаа морч вэ, нохооч вэ, 4 дугуйч вэ бүгд зөвшөөрлөө. Та нар очиод ядаж манайхтай гэрээ хийгээч, гэрээгээ хийчих. Ямар хэлбэрийн ямар аялал жуулчлал гаргаад байгаа юм бэ? Энэ гэрээгээ очиод хийчих гээд бүгдэнд нь хэлсэн. Бүгдэнд нь албан шаарт өгсөн. Бүгдэнд нь хэлээд ингээд хахад дөөс тэрийг үл ошин. Тийм одоо тэгэл өдөөсөө толгойтой болгоно нь тэрэлж дээр одоо морь онолно мөнгө их олж байна. Тэгээ энэ нь болохоор нэг талдаа тэр иргэдийн буруу иш амжиргаагаа юу бах их усрын болцгоол одоо тэгээ нөгөө талдаа бол байгаль орчинд аюу хор хөнөөл ихтэй байна. Одоо ингээд гол уснд бол баалгаш шээлгээл энэ голын ирэг дагуу одоо морьтой ингээд бургаснаас уяад хүүлээд. Дахин нэг асуудал бий. Горих тэрэлжийн байгалийн зохицолборт газарт багтдаг хэрнээ 2012 онд тусгай хамгаалалтын газар нутгаас гарч налайх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах болсон шугуй гэж 40 га орчим талбайг эзэлдэг алдартай газар бий. Тэрж голын хүндийдэх энхүү бургасан шугуйг чичээний хонхор гэж тэр хавийнхан ч нэрлэдэг. Ингэж нэрлэх болсон шалтгаан нь жил бүрийн зун нэгээс 2 хүний амь авч оддог архитал, замбраагүй байдал, хууль бус газрын бизнес, зөвшөөрлгүй амралтын газрууд үүрлсэнтэй холбоотой. Ерөнхийдөө бол байгаль орчин бохирдох мөн дээр нь гэмт хэрэг зөрчил ихээр үлдэгдэг. Ямар нэгэн зөвлөө зөвшөөрөл байхгүй. Ингээ хууль тогтоомжууд тестараалаа ингээ зөрчигдөж байгаа юм үйл ажиллагаа явуулж байгаа. Тусгай хамгаалалтын газраас гарцсан гэдэг налайх дүүргийн засаг 2025 оны 2 сард налайх дүүргийн засаг дараагаас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг дээр бол тухайн зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг байгуулалт ажиллаж байна. Тэрэлж голын айс хавд байгаа учраас энэ голын онцгой хамгаалтын бүс дотор хамаардаг ус ихтэй жил бороо хор ихтэй жил дээр бол ерөөсө байнгын үер усны аюул үүсэж идэг. Ийм байдалтай байдаг. Мөн үерийн аюултай бүсэд багтдаг эрсдэлтэй хонхор. Тусгай хамгаалалтын газраас гаргахад анх хитгэн айл байсан бол одоо гэр хороол болтлоо өргөжөөд байгаа нь. Тусгай хамгаалалтын газар нутгийн хилийн зэс хамгаалалтын онцгой болон энгийн бүсийг эндээс тун тодорхой харж болно.
Жухам энэ онцгой бүсэд гэр баазууд болон морь нохоон чаргаж өвшөөрлгүй ажилласаар байгаа. Нохоо чарганы үйлчлэгээ эрхэлдэг компани бас нэгээр нэмэгдчихлээ. Ингээд нийт 3 болон өргөжөөд байна. Энэ болохоор одоо биднээсээ одоо зогсож байгаа зэг гэсэн үг. Энд ч гол маань харагдчихээн. Энэ болохоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн 69 дугаар тогтоолоор батлагдсан голын тэрэлж голын онцгой хамгаалтын бүсээ гэсэн үг. Энэчнээс ийшээ Одоо тэр цэнхэр зураас нь болохоор энэ завсар болохоор энгийн хамгаалтын бүс гэсэн үг байхгүй юу? Онцгой энгийн хамгаалтын бүс. Биднээсээ зогсож байгаа болохоор онцгой хамгаалтын бүс гэсэн. Туул голын эхийн экосистемийг хамгаалахад шаардлагадах зардал нь 1.4 тэрбум төгрөгөөр тооцогдож байна. Гэхдээ горих тэрэлжийн байгалийн цогцлборт газрын хөрс, ус, ургамлан бүрхөвчгээд экосистемийн бохирдол, биологийн олон янз байдлын дорот энэ хэвээр үргэлжилбэл 1 тэрбум 400 сая орчим төгрөгийн үнэлгээ улам өсөж бусад олон үйл ажиллагаа алдагдалд орно гэж судлаачид дүгнэсэ. Эрдэмтдийн хийсэн олон жилийн судалгаагаар Улаанбаатар хотын газар доорх усны түвшин сүүлийн 50 жилийн турш тасралтгүй буурч байна. Цаашлаад замбраагүй аялал жуулчлалын байгаль орчны нөлөөлөл ургамлан бүрхөвчөд нөлөөлж 2015 оны байдлаар гэхэд ургамалтай газрын хэмжээ гарах тэрэлжиж 4,000 га талбайгаар багассан тогтоогдсон байна. Дэлхийд одоо 2 том бохирдлын цэгийн нэг дээр бид нар энд ирээд байна. За шар муран бол дэлхийн том бохирдлын одоо сав газар болсон. Хоёр дахь нь бол бид бол одоо өнөөдөр Монгол биш, Азтай биш, бүр дэлхийд энэ бохирдсон хамгийн том хоёр мөрний нэг нь энэ туулгалын сав газар болчиход байгаа юм. Энийг бол одоо Нэгдсэн үндэсний байгууллага, уур амьсгалын өөрчлөлтийн байгууллагын за мянганы сорилтын сангаас хийсэн сүүлд судалгаанууд бол бүгд нотолсон байна. Туулгалын сав газарт бол одоо уур амьсгалын өөрчлөлт бол их идэвхтэй явж байна. Судлаачдын хийсэн дүгнэлтээр нэмэх 2 хэмээр туулгалын сав газарт бол агаарын температур ингээд дулаарсан байна. Тэгэхээр температур дулаарж ийн гэдэг бол энд бол сүлжилт явагдана гэсэн үг. Тэгэхээр туулгалын сав газарт бол Монгол улсын нийт хүн амын 40%, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 70% явагдаж байна. Нийт сая 500 мянган хүнийг тийм ээ. Туул мөрөн бол дангаар усаар ингээд хангаж тийжиж штэ. Тэгээ ингээд туулын их нь ингээд бохирдоод байхаар энэ доошогоо тэр энэ их бохирдлын тэр нөлөөгөөр үүссэн тэр усыг чинь одоо тэр Улаанбаатар нийслэлийн хүн ам уухаар тэр хүмүүсийн эрүүл мэнд ямар байх вэ? Өнөөдөр манай энэ дотор эрхтний өвчл ямар байгаа вэ? Тэр энэ хүн бол би бас нөлөөлж ийн гэж үзэж байгаа юм. Энэ ус гэдэг бол хүний биеийн чинь одоо 60% нь ус байдаг шүү дээ. Тэгэхээр энэ ус гэдэг бол чандам нь эрдэнэ. Тэгээ устайгаа бид нар өнөөдөр ингээд зүй усаар харьцаад гол мөрнөө ингээд бохирдуулаад байх юм бол цаашдаа Монгол хүний бас экологийн аюулгүй байдал, орчин тогтнох байдалд бол шууд нөлөөлж байна гэж үзэж байна. Горих тэрэлжийн хамгаалтын захиргааныхан тусгай амлалтаа газар нутгийн тухай хууль, усны тухай хууль, газрын тухай хууль гээд олон хуулийг хэрэгжүүлэхийн тулд эрх мэдлийнхээ хүрээнд шаардлага тавьдагч хүчрэхгүй өнөөдрийг хүрлээ. Зөвшөөрлгүйгээр гэр бааз ажилуулдаг бохир жорлонгийн асуудлаа шийдээгүй ямар нэг гэрээ байхгүйгээд замбраагүй байдал энд бүр үүрлчгээд байна. Хамгийн гол нь салбарын яамнаас бодлогоор зохицуулах, одоогийн нөхцөл байдалд бодит үнэлгээ дүнэлт хийж, менежментийн түвшинд шинжилт хийх зайлшгүй шаардлага тулгараад байна. Аялал жуулчлалын үйлчлэгээ болон хандлагаар тухайн орны хөгжлийг харж болно гэж үздэг. За горих тэрэлжийн байгалийн цогцлборт газрын одоо аялал жуулчлалын өнөөгийн байдлаар бол энэ хөгжил бол харагдсангүй. Шийдэх ёстой шийдвэрлэх учиртай маш олон асуудал байна. Дараагийн нэвтрүүлгээр бид хэрхэн шийдвэрлэв, ямар гаргалгаа гарав гэдгийг хамтдаа харъя.